байна уу? Өглөөний минь өнөөдрийн миний та бүхэнтэй хуваалцах ишлэл бол Илчлэл 3:20. Харах тун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Харин хэн нэгэн дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотгош орж түүнтэй хамт тэр надтай хамт хоололно гэж хэлсэн ба. Энэхүү ишлэлийг харах юм бол Бурхан үнэхээр бидний амьдралд орж ирэхийг хүсдэг тийм ээ. Гэхдээ хизээж дураараа орж ирдэггүй. Энэхүү ишлэл дээр маань үүдэн дээр зогсоод гэж хэлж байгаа. Тэгвэл энэ үүд яг бидний одоо байгаа амьдрал дээр юу юм бол бидний зүрх сэтгэл тийм ээ. Бид Бурханд зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Бид Бурханд зүрх сэтгэлээ нээвэл Бурхан бидний зүрх сэтгэлд орж ирээд бид түүнтэй хамт амийн хоолыг, мөнхийн амийг авах боломжтой юм аа. Бурхан үнэхээр бидний амьдралын төвд байхыг хүсдэг. Гэхдээ бид үнэхээр Бурханыг урьж оруулдаггүй учраас Бурхан хүчээр орж ирдэггүй. Би дотгош түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно гэж хэлсэн. Энэхүү хоол нь юу юм болов? Тэгэхээр Бурханы үг бол бидний амийн, Бурханы үг бол бидний амьдралын хоол хүнс тийм ээ. Бид махан биеийг хүнсээр хооллолдог бол бид сүнсээ Бурханы үгээр хооллолдог. Тийм учраас энэхүү хоол нь Бурханы үг болдог учраас та бүхэн зүрх сэтгэлдээ үнэхээр зүрх сэтгэлээ Бурханы үгийг судалж байгаасай, өдөр бүр Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлдэг байгаасай, захидаг байгаасай гэж хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн Бурхан тантай хамт байгаа гэдэгт итгэн ариун сүнсээр дүүрэн тэгэхээр гайхалтай, баяр хөөр, амар тайвныг мэдэрсэн өдөр байх болтугай юмээ өнөөдрийн энэ цагийг тусгая.